Та арай өглөөний цайгаа уулгүй явснаас болж өдөржин ирж хүчгүй байдгийн биш байц. Та арай өглөөний цай уулгүй явсаар байгаад цөсний чулуутай болсон юм биш үсттэй. Та арай өглөөний цайгаа шөнө уугаад байгаа юм биш байц. Та арай 5 минутын зайтай сэрүүлгээ хойшлуулж унтсаар байгаад цагийн тулгаж босоод өглөөний цайгаа ч уулгүй ажилдаа яваад байна уу? Тэгвэл бид танд өглөөний цайгаа уухыг санал болгож байна. Өглөөний цайгаа уудаг хүмүүсийг судалдаг эрдэмтдийн үзэж байгаагаар хүн болгонд өглөөний цайгаа уух боломж байдаг бөгөөд өглөөний цай ууж хэвсснээр таны амьдралд олон эерэг өөрчлөлтүүд гардаг байна. Одоо та бүхэндээ өглөөний цайгаа ууж амьдралдаа өөрчлөлт хийж чадсан эрхмүүдийг танилцуулъя. Би өмнө өглөөний цай ерөөс уудаггүй байсан л та. Тэрнээсээ болоод өдөржингөө ирч хүчгүй маш сүлдэж явдаг байсан. Харин өглөөний цай уудаг болсноос хойш маш их ирч хүчтэй болсон. Би өмнө өглөөнийхөө цайгаа уудаггүйс бол зүсний чулуун минь намайг их шаналгаж зовоодаг байсан. Харин өглөөнийхөө цайгаа тогтмол уудаг болсноос хойш бие минь эрүүл саруул болсон. Чи ямар гоо чулуун цул зүтсэн? Энд чинь маний чинь зүсний чулуун шүү дээ. Би өмнө шөнжин цувуул үзэж хоноод өдөржин унтдаг байсан. Харин тэгээ шөнийн 11 цагт зэрэг өглөөнийхөө хоолыг иддэг байсан. Тэгснээс болоод миний нууран дээр юм гараад жин нэмээд нэг л болж өгдөггүй. Өглөөний цайгаа ер нь өглөө л уухгүй бол эрүүл мэнд гоо сайхан цөргөөр нөлөөлөд байдаг юм лээ. Харин одоо би шөнийн эрт унтаад өглөөс ирж өглөөний цайгаа уугаад өдрөн цувралаа үздэг болсон. Би өмнө нойронд айгүй харамт сэрүүлгээ хойшлуулж унтсаар байгаа дандаа ажилласаа хоцордог байсан. Харин нойроо ялан дийлж өглөө босч чаддаг босноосоо хойш надад өглөөний цайгаа ууж ном уншиж дасгал хийж тоглоом тоглож эморт суух боломж гарч ирсэн. Сүүлийн үед би CU-гаас өглөөний цай авч ууж байгаа. Эднийх 9 сарын 1-ээс 31-ний хооронд 7-оос 10 цаг хүртэл өглөөний цайны багц гаргаж байгаа юм байна. Өглөөний цайгаа ууцгаая.